Хэрвээ хөөрхөн охид зүгээр л сууж байгаад утгагүй зүйлс ярил ямар вэ? Бүрэтэ мари, хароките кигуруми, курубюте ганкё, бухате тетеро, анракте кукуру нар бол ракуго жижигтэд. Тэд тайзан дээр үзүүлбэрээ дуусгаад арын өрөөнд цуглардаг бөгөөд жинхэнэ инх замраагүй инээ тэндээс эхэлдэг. Тэд нэг ярианы сэдвээс нөгөө сэдвээр үсрэн утгагүй үгийн тоглоом, хачин маргаан, өдөө тутмын жижиг ажиглалт хүртэл гинэт инх замраагүй инээдмийн зүйл болж хувирна. Нэг бүчид зүгээл жижиг зүйлсийг шоолж байснаа дараагийн агшинд нийгэм, медиа, амьдралын талаар үнэхээр хурц шүүмжилчихнэ. Энд том зорилго, гол үнэлэл гэж байхгүй. Зүгээр л тэдний яриа нь бүх үйл явдал. Охид бүр өөрийн хэм маягтай. Маригийн цүкүми, Тоторагийн аж жаргалтай энерги, Кикүрүгийн азгүй байдал, Кигүрүмгийн хөөрхөн дүр хэсгэх зан, Канкёгийн тайван боловч аюултай vibe. Тэгээд нэг хошигнол ойлгочлоо гэж бодох мөчид яриа иргэн гинэт үзэгчтэй ярилцлан хошигнол нь өөрчлөгдөнө. Энэ бол хурдан өчлөн тахын аргагүй давхад хорогдохтой инээдэмтэй. Кочи Кумита болон Ясугийн мангагаас сэдэлсэн Жошираку 10-10 Японы хамгийн урт нэр юу вэ гэдгийг мэдэх үү? Хэрвээ мэдэхгүй бол төсөглийн дуугийг үзээд дагаж бүжиглээрэй. Өдөр бүр нэг аним.